Хаа ч намайг саяжангаа зодлоо. Өө наана ийм дандаа бүх шоглож гин. Хаана вэ? Ээж нэг хэдэн үг хэлээд хий. Яа энэ нэг юм ариг шатлуулсан шатгаат. Ой, дэги чи яагаад үгээ загнаа зодоод идэх юм бэ? Би яасан наа чи өөрөө хийгээс тэгж ярих юм бол энэ хаа наа чи миний нүүрнээс сахал зурсан байсан юм. Тэгсэн ч гэсэн дүүгээ тэгж болдог юм уу чи? Наа цаа. Зөө нэг сайхан цай ууч. Хүүхдүүдээ хувцас өмсөөрөө бүгдээрээ эмээр үгүй явцгаая. Бид дэмэр угаа явах гэж байна. Бандаграа миний охин хувцас өмссөн юм уу? Өмсөө ээжээ. Усны ч усаг. Яа би. Амар гоё энэ манай ихч байна. Оо хайч юм булдрч. Яа хагаар өстой гоё шүү. Яа энэ бандагрын яах гэж вэ? Чүмээ одоо яагаад дандаа дүүгээ ингэж идэм бэ? Яагаад та дандаа нэнийг ингэж идэх болооч та нар. Би сайн муу булдруутай жоохон зодтолцоо. Тэгээд ирлээ одоо манай найз ирнэ. Яа лайтэн би. Дахиад энэ шиг минийхээр бүр уур хүчтэй. Хүсэндээ орлоод байгаа юм та. Яа харлаа би. Сайн найзаа. Сайн уу? Найзаа. Тэгээ явъя. Тараа их байгаа мó. Байгаад муу булдрууч. Зэндэн муу булдрууч. Чи яагаад дандаа ихчиг ингэж идий? Энэ их намайг бүр амар зоддог. Яа чиптэй хотлоо яриад байгаарэ. Найз нэгээс найл орчод ирээ. За. Чимэгтэй хүний хажууд хотлоо яриад байгаа би ч юм. Зодсон шүү. Найзаа чи яагаад түрүүнээс хойш юм ярихгүй байгаа? Олон юм ярьцуулын булдрууд алуулчих гал ярил л да. Хин. Ихч. За орцгой дүүндэр. Тэр зорилээ. Таяа. Чимээгүй. За манай блог дуусч байна. Тэгээд дараагийн part 3-аар уулзъя. Баяртай.